Шинжлэх ухаан тань мэдхийн од мөндөр суваг танд хүрч байна. Урлаг судлаач Амина миний бие бэлтгэн хүргэдэг Аминагийн урлагийн ертөнц подкаст нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг маань танд YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хос долгионоор хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай алтан гишүүд маань оролцож байна. За та бүхэндээ энэ сайхан өчигний мэндийг хүргэе. Өнөөдөр хэдүүлээ Иван Александрович Ильин хэмээх философийн захидлууд руугаа эргээд хандна. Гэхдээ ер нь Ильин гэдэг философийн тухай ярихад болохоор их тийм хатуу үгтэй зарим нэг захианууд нь байдаг, зарим нэг өөрийнх нь үзэл бодлууд тухайн цаг үеийнхэн улс төрийн дэглэмтэй таарахгүй байсан. Түүнээсээ болж ер нь юу яасан те бүхэл бүтэн улс эх орноосоо ингэж хол явхад бол хүрсэн тийм сонирхолтой философч бол байдаг. Тэгэхээр Ильин болохоор 1883 онд төрөд 1954 онд өнгөрсөн гэд. Тэгэхээр ер нь 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үед амьдарч исэн энэ хүмүүсийн бодол өөрөө бодол туулсан амьдрал туршлагаас хамаарат их сонирхолтой. Ягаад гэхээр нэгдүгürt 100-аас нөгөө 100 руу дамжсан хүмүүс байна. 1954 он хүртэл гэхээр дэлхийн 1-р дайныг ч үзсэн, дэлхийн 2-р дайныг ч үзсэн. Тийм Москвад төрөөд Швейцарын Цоликон гэдэг газар нас орсон ийм Оросын үндэсний философт маш том хувь нэмэр оруулсан ийм философч байгаа. Тэгээд тухайн цаг үедээ бүр фашист гэж хүртэл буруутгагдчихсан. Яагаад тэгэхээр өөрөө социализм, коммунизм, большевикуудад их дургу. Тэгээд фашизмыг болохоор юу гэж харж ирсэн бэ гэхээр ер нь бол энэ коммунизмын дэглэмтэй тэмцэж чадах тийм дэглэм юм а гэж харж ирсэн. Гэхдээ яг үзэл бодлын хувьд хэрвээ хэдүүлээ уншаад үзэх юм бол огт фашист байгаагүй гэдгийг нь бол төвгүйхэн ойлгож олно. Тэгээд ер нь социализмын талаар бол нэлээд бас хатуу үгнүүдийг хэлж исэн философч байна. Социализмын мөн чанар нь атаархуу, тоталитар, террорист шинжтэй. Харин коммунизм нь эдгээр шинж чанарыг ил тод ичхүүргүй харигс хэрцгийгээр харуулдгаараа л түүнээс ялгаатай гэх мэтчлэн. За тэгэхээр биднэрт бол энэ хүний улс төрийн үзэл бодлууд гэхээсээ илүү ер нь сайхныг юу гэж харж ийсэн тэгээд яг сайхныг тэр харах үнцгийг юу гэж тодорхойлж ийсэн бэ гэдэг нь илүү сонирхолтой байгаа. За ингээд Ильины хэдүүлээ Бодролын ном гэдэг номонд нь орсон Бодролын номын гэрэлт хүрэх зам гэдэг яг тэр толгой гарч байгаа. Энд орсон жижигхэн захидлуудаас нэгэн жижигхэн захиаг залхууралгүй уншицгаая гэж бодож байна. За энэ болохоор нүдний шил гэдэг нэртэй захидал байна. Философийн захидал. Та нүдний шил зүүдэггүй гэж юу? Харамсалтай юм. Тэгсэн бол би танд нүдний шилний талаар зарим нэг зүйлсийг ярьж өгөхгүй юу? Нүдний шилний тусламжтайгаар би амьдралд зарим нэг зүйлсэд суралцсан юм. Тэдгээр зүйлс бусдад ч тустай байж магад. Хүүхэд байхдаа би нүдний шил зүүдэггүй байлаа. Тэр үед надад зөвхөн хүмүүсийн нүдний шилэл байсан бөгөөд би тэдгээрт маш их дуртайгаар сониучрхан хардаг байж билээ. Гэхдээ ингэх бүрт дандаа л урам хугардагсан. Учир нь бүх зүйл шууд л тод биш бялцгар болж аимшигын сунгагдсан хуурмаг буруу болж харагдана. Эсвэл эсэргээрээ бүх зүйлс марзан жижигхэн болж холбоо мэт яг л тоглоом шиг ясархуу байдлаар өөрсдийнхоороо орч буй шиг. Тэгээд надад нууцхан бодол төрсөн нь тэр маань ертөнцийг иймэр хардаг бивээ. Үгүй ээ, миний ертөнц илүү дээр юм байна. Бэл нүдэ баллах нь байна хэмээн хатуу сануулга үе ирдэг байж билээ. Гэхдээ би тэргүй өөрийнхөө харах үнцгийг эргүүлж авахтаа жаргалтай байсан бөгөөд хүний нүдний шил бидэнд тусгүй гэдгийг мэддэг болсон байсан юм. Олон жил нүдний шилгүй өнгөрсөн. Бусдын нүдний шилийг би дахин оролдохыг хүсээгүй юм. Тэд надад таарахгүй байл. Харин өөрийн шил одоохондоо хэрэггүй байв. Надад залуу хүний би бүгдийг байгаагаар нь зөв харж байна гэх итгэл байсан юм. Үүнээс илүү юу хүсэх вэ? Ийхүү би гинэн өөртөө ханах итгэлээр юу ч таамаглалгүй амтан амьдарч байлаа. Үүний дараа том дайн гарт минь Цэс фирмийн хэрийн дуран бариулчихв. Гэнэт миний харах хүрээ маш өргөсөв. Тийм хол зайг, тийм тод харах завшаан үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд би тэр хэрийн дурангаа хол тавих тоолонд харц маань нарийсч
Би шууд л ойр тойрноос сулхан ялгаж харж буй. Зарим зүйлийг бүр огт хүлээж авч харахчгүй байгаа одоо хүн болж хуурч байв. Үүнээс хойш би 2 шийдвэрийг гаргасан юм. Өөрийн энгийн хараагаа хит өндрөөр үнэлэхгүй байх. Түүнийг бүх талаар тойглохоо болох. Дайны хүнд хэцүү цаг үеийн дараа надад элдэн хуурмаг төсөөлөл байхгүй болсон юм. Би өөрийгөө хараа муутай бөгөөд нүдний шилгүй амьдрч чадахгүй гэдгийг ойлгосон. Тэгээд алдарт нүдний эмч яг тохирсон нүдний шилийг мань надад өгснийг авч зөөхөд урд нь амьдралын туршид хараагаараа бардамнан хэрхэн хөнгөмсөг алхаж байснаа гайхав. Үүнээс хойш би нүдэндээ санаа тавиад зогсохгүй. Нүдний шилэндээж санаа тавьдаг болсон юм. Нүдний шилэн дээр минь хаанаас ирсэн ямар тоос, шороо, элдв хэр буртаг тогтдгийг бурхан л мэдэх баг. Нүдний шил зүүх туршлага намайг зарим зүйлд сургасан юм. Юун түрүүн би хүний нүдний шилэнд огтосоо итгэдэггүй. Би өөрөө бүгдийг тод томруун хармаар байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө нүдний шилээр. Тиймээс нүдний шил намайг бие даах хандлагад сургаж, улмаар зан характерыг мань бүрэлдэхэд нөлөөлсөн. Гэхдээ би даасан хүмүүс төвчмгүй их зантай гэгддэг л дээ. Мэргэжилдээ бүхнийг мэдгэж болох хэрэггүй. Эсвэл огт буулт хийдэггүй тэмцэгч болоод хэрэггүй. Хамгийн чухал зүйлс өөрийн мөн чанар дотор, миний өөрийн мөн чанар дотор гүнзгий орох ёстой. Учир нь энэ гүнзгийрэл дотор л үнэн бөгөөд бүтээлч үзлүүд төрөх болно. Тинхүү нүдний шил намайг үргэлж хит биеэ тоож бардамнахаас хамгаалж ирсэн юм. Бид бүгд маш бага бөгөөд муу харж буй гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Бидний энгийн нүд маш олон чухал зүйлсийг харж амждаггүй. Бүр хамгийн чухлыг нь ч харж чаддаггүй байж магад. Бид үргэлж өөрсдийнхөө оюуны чадамжийн хязгаарын талаар бодох хэрэгтэй. Энэ хязгаарыг давах шиг амархан зүйл үгүй ээ. Энэ хязгаарыг алгуурхан өргөсгөх нь маш чухал. Бидний оюун сүнсний хараа хязгаарлагдмал байдаг. Энэ хараа маань биднийг хуурмаг төөрөгдөл болон урам хугаралт руу аваачч болно. Тэгвэл ер нь хэрхэн яг зөв оюун сүнсний нүдний шилтэй болох вэ? Бидэнд аврагдахад туслах тэр шил. Хүн төрлөختөн бүгд л хараа муутай биш гэж үү? Тэмтэрч будчиж төөрдөггүй гэж үү? Хүн төрлөختөн өөрийнхөө хөдөлгөөнийг сохроор оюун сүнсний гэгэн дэвшил мэт хүлээн авдаг юм биш үү? Сайн хараатай хэмээн өчүүхэн онгироо зан гаргаж буй юм биш үү? Бид өөрсдийн нүдний шилээ үе тоос тортогноос нь цэвэрлэдэг. Гэхдээ бидний хинэн сүнснийхээ нүдний шилийг шалгаж засах тухай боддог үлээ. Оюун сүнснийхээ харааг өргөсгөж гүнзгийрүүлэх тухай. 3 цаг. Хин энэ шилийг засах зам ба аргачлалыг мэдэх вэ? Хэрхэн философчдын нэршлэр хаалтанд илт байдал буюу сүнсний үнэн хараанд хүрэх вэ? За энэ дэр орчуулагчийн зүгээс нэг зүйл нэмээд хэлэхэд илт байдал гэдэг орос үг маань очевидность гэдэг үг. Тэгэхээр очевидность гэдэг хоёр үгийг задлах юм бол оче гэдэг нь хараа, нүдийг хэлж байгаа. Видность гэдэг нь харагдаж буй байдал. Очевидность буюу туйлаас тодорхой илэрхийлэгдэм ойлгомжтой тийм илт байдал гэсэн зүйлийг одоо илт байдал гэж энд орчуулсан байна. Хэрхэн философчдын нэршлэр илт байдал буюу сүнсний үнэн хараанд хүрэх вэ? Загтал маань үргэлжилж байна. Илт байдал гэдэг нь цаг хугацааны субъектив ойлголт, хараа бус, төгс гүйцэд үнэн ойлголтыг хэлж буй юм. Төгс субъектив буюу зөвхөн миний өөрийн одоо ойлгосон ойлголт, зөвхөн миний өөрийн харсан харааны өнцөг бос, төгс гүйцэд үнэн бидний харааны өнцгөөс шалтгааллахгүй үнэн ойлголтыг хэлж буй. Тэрийг л яг хамгийн тодорхой ойлголт гэдэг нь л. Ямар олон хүмүүс шил зүүхтэй хүний шил зүүж байна вэ? Гудамжинд хаа нэгтээ олоод бүгдийг гажуудсан, хил битсэн байдлаар харж буй. Тэгтээ бүр энэ нүдний шилээж зүүж цэвэрлж
чаддаггүй. Иймээс тэр нүдний шил нь тэдэнд эцтэй аимшигт хувь тавилан болж л хувирдаг юм. Гинэ. За ингээд философч Ильин маань нэгсэн нүдний шилний талаар бидэртээ яриад байна. Тэгэхээр энд нэг мэдээж хит хитэн философийн аргууд ашигласан байгаа юм л та. Метафор гэдэг ч юм уу те. Метафор буюу маш энгийн зүйлийн талаар ч юм уу бидний өдөр тутамд байнга хэрэгэлдэг эд зүйл зүгээр нэг нүдний шилний тухай ярьж байгаа юм шиг хэрнээ. Захидлын төгсгөлд болохоор яг ямар нүдний шилний талаар яриад байгаа нь бидэрт илүү ойлгомжтой болж байгаа байх. Тэнд болохоор оюун сүнсний нүдний шил, духовные очки гэдэг үгийг хэрэглэсэн байгаа юм. Тэгэхээр энэ дээр болохоор бид нарыг эхлээд маш их газардуулж өгч ийн энэ захидал маань. Эхлээд та нүдний шил зүүдэггүй гэж юу? Харамсалтай юм аа. Уг нь та зүүдэг байсан бол би танд энэ талаар олон зүйлсийг ярьж өгөхгүй юу буюу надад таны харахгүй байгаадаа нэг тийм амьдралын туршлага байна шүү. Би тэрний хадлаар л тантай хуваалцах гэсэн юм а гэдгийг илэрхийлээд бидрийг оюун санаагаар маань энэ захидлыг уншихад бэлдээд өгч байгаа юм. Тэгээд ер нь энэ нүдний шил гэдгээр бүтэн захиаг хэдүүлэн уншсан юм чинь шууд гол утга руу орчиж болох байх. Аливаа юмс үзэгдлийн ертөнцийг үзэх үзлийн мөн чанар гэдгийг илэрхийлээд байна. Тухайн мөн чанарыг доорсгэлэнт бол мировоззрение буюу ертөнцийг харах үзэл өнцөг, ертөнцийг тэр харах нүдийг хэлээд байгаа. Тэгэхээр тэр ертөнцийн мөн чанарыг харах нүдний тухай юугаар харж болох вэ гэдгийг тэр арга хэрэгслийг хэрвээ хүний хараа муудах юм бол бид нар нүдний шил зүүдэгтэй адилхан ертөнцийг үзэх үзэл санаа гэж нэг тийм үзэл санаа байх ёстой тухай энэ цагталд хамгийн ихээр яригдчихэв тийм үү. Тэгэнгүүт ингээд хүүхэд байхдаа би нүдний шил зүүдэггүй байлаа гэдэг тэгж байгаа. Тэр үед зөвхөн хүмүүсийн нүдний шилэл байсан. Тэгээ бид нар үнэхээр боддог штеп бид нар ингээд төрөхдөө цагаан цаас мэтэр төрлөө ялангуяа зураач урлагийн хүмүүсийнх нэг бол үргэлж хүүхдэрэ байхыг шаарддаг буюу хүний нүдний шил зүүхгүй байхыг шаарддаг байхгүй. Ягаад тэр хүүхдийн хараа хүүхэд үргэлж нөгөө энэ юу вэ гэж асуудаг. Тэгэхээр яг энэ хүүхэд энэ юу вэ гэж асууж байгаа нь тэр хүүхдэд одоохондоо хүний нүдний шил буюу эцэг эхээс, нийгмээс, соёлоос, өөрийнх нь өгөөгдлөөс хамаарч тулгасан, заасан одоо ямар нэгэн хайрцагт оруулсан тэр үзэл бодол гэдэг зүйл байхгүй байгаа учраас хүүхэд яг цагаан цаас шиг тэрэн дээр ямар ч нүдний шил зүүлгэж болохоор байдаг. Тэгэхээр анхнаасаа л бид нар нэгэнтэй л нийгэмд төрж байгаа амьтаа учраас нийгэмтэй зохицоход эцэг эхийнхээ ч юм уу хин нэгний нүдний шилийг авдаг. Энийг бол хүлээн зөвшөөрөөч гэд их захидлын эхний хэсэг дээр байгаа. Хүүхэд байхад би нүдний шил зүүдэггүй байсан. Гэхдээ надад хүмүүсийн нүдний шилэл байсан буюу надад ээж зөв, аав зөв гэж зааж өгсөн тэр нүдний шил, тэр өнцгөр л би бусад зүйлсийг харж исэн. Гэхдээ энэ нь заавал үнэн байх албатай зүйл биш. Тэ энэ дээр болохоор нөгөө хүмүүжлийн дээж энэ галт хүрэх юм бол галт түлэгднэ гэдгээс арай өөр зүйлийг ярьж байгаа. За тэгэхээр энэ дээр яг юуг ярьж байгаа вэ гэхээр нөгөө би хүний үзэл бодлыг аваад ирэхээр дандаа л одоо ингээд уран маань хугарч байна гэдэг талаар тий бүх зүйл шууд л тод биш бялцгар болж байгаа аим шиг сунгагцсан хуурмаг буруу болж харагдана гэд. Тэгэхээр энэ хүүхдийн тэр юмыг мэдэрч байгаа тэр анхны мэдрэмжүүд магадгүй үнэн байж болно. Хүүхдийн тэр цайлган сэтгэлээр одоохондоо ямар ч юмд баригдаагүй байгаа тэр сэтгэл зүгээр заримдаа альва зүйлийг харах нь илүү үнэн байдаг шүү гэдгийг энд үед бид нарт сануулж байна. Олон жил нүдний шилгүү өнгөрсөн гэдэг хэсгээс ахуулаад одоо нөгөө энэ дэр их гоё хэлсэн байл та. Надад залуу хүний би бүгдийг байгаагаар нь зөв харж байна гэх итгэл байсан юм аа. Нэрэл яг бид нар залуу насаа бодоод үзэх юм бол хамгийн их өөртөө итгэлтэй, ямар ч айдасгүй, альва зүйлд бас итгэхтэй хурдан, яг тэр итгэсэн үзэл бодолтой одоо яг үнэхээр л энэ миний л зөв гэсэн тэр гинэн итгэлээр бол явдаг. Тэгээд энэ гинэн итгэлээр бол өөрийгөө явж ирснийг бол хэлж дээ залуу насныхаа бүгдийг л яг үнэн зөв л хараад байгаа юм шиг. Гэтэл яг түрүүн хэлсэнчлэн дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайн гэх мэтчлэн энэ аимшигтэй том дайнуудыг үзсний дараа тэ Цэс фирмийн хээрийн дуран гэж одоо Цэс гэдэг бол тухайн үед хамгийн мундаг дуран байсан. Тэгээ тэр дурантай ингэж харьцуулж байна л да. Өөрөөр хэлбэл тэр хүний амьдарч исэн цаг хугацаанд дайн хэмээх аимшигтэй зүйл гарснаар
тэр хүний ертөнцийг үзэх үзэл хамаагүй илүү том болсон байна. Дайны дараа хинч хизэж фашизмыг одоо зөв зүйл байсан байна гэж хэлэхгүй те. Тэгэхээр Гитлерийн нацизмыг бол хизээч зөвтгөж чадахгүй. Тэгэхээр одоо эннээсээ ахуулаад болон ер нь юм дайн гэдэг бол хүмүүсийн яг одоо байгаа ёс суртахууны мөн чанарыг ямар нэгэн одоо соёлын болон нийгмийн хуулийн ёс суртахууны баггүйгээр шууд мөн чанарыг нь ил тодор та нар хэрэг хүн тамлах боломжтой юм бэ? Таны дотор ямар аимшигтай нүгэл эдэ бээр байгаа юм бэ гэдгийг маш хурц тодор ингэж маш муухайгаар илэрхийлж гаргаж ирдэг. Тэгээд харамсалтай нь энэ дэр тэ яг арт түмнэрээ нийтээрээ ямар сэтгэл зүйтэй байна вэ? Нийтээрээ ямар ёс суртахуунтай байна вэ гэдгийг ингэж харуулж ирдэг тийм зүйл байгаа. Тэгэхээр энэ дайны дараа Цэйс фирмийн хээрийн дуран байруулж байгаа буюу өөрийнх нь тэр харах үнцэг ямар их томорсон тухай ярьж байна. Тэгэнгүүтээ араас нь алдарт нүдний эмч яг тохирсон нүдний шилийг маань надад өгснийг авч зүхэд урд нь амьдралын туршид хараагаараа бардамнан хэрхэн хөнгөмсөг алхаж байснаа гайхваа гэдэгдэг. Гэтэл бид нар нэг бодлын боддоо шүү дээ, дандаа ингэж ярьдаг шүү дээ. Миний үзэл бодол өөрийнхөө би айгу өөрийнхөө байна гэд. Гэтэл яг үнэндээ чамаг анх төрөхөд чинь л эцэг эх чинь заасан зүйлс байгаа чинь нийгэм чамд зааж өгсөн зүйл байгаа. Соёлын кодууд чамд зааж өгсөн зүйл байгаа тий. Тэгэхээр 100% өөрийнхөө байна гэж хинт ч байхгүй хизэж. Хүн ямар нэгэн байдлаар алдартай нүдний эмчтэй буюу authority хүндлэх хүмүүс, үлгэр жишээ болгох хүмүүс тэр болгоноогоо бид нар маш олон сонголтууд дундаас хийж идэг. Энэ тухай ярьж байгаа. Алдарт нүдний эмч буюу энэ нүдний эмч гэдэг чинь өөрөө мэрэгжлийн хүн байна. Тэр ангаахтаа сурцсан хүн байна. Буюу юугаар философоор ярих юм бол энэ бол маш их уншиж судалсан тий. Тэрүүгээр алдар нэрт хүрсэн өөрөөсөө илүү ухаантай өөрөөс нь илүү тэр салбар дотроо бүх зүйлийг мэддэг тийм нүдний эмчтэй учирсан гэдгийг хэлж байна. За энэ тийм мундаг философч байсан байна уу? Эсвэл шашны зүтгэлтэн байсан байна уу? Ямар ч байсан өөрөөсөө илүү ухаантай хүн болохоор ер нь тэр одоо харах үнцгийг нь засаж өгсөн. Тэ зөв нүдний шилийг нь өгсөн тухай ярьж байгаа тий. Тэгэнгүүт ингэж юм л да дараагийнх нь хэсэг нь болохоор гэхдээ одоо нөгөө зарим үед хүн болохоор бүхнийг мэдгч гэж бодоод идэг өөрийгөө тий. Ерөөсөө огт буулт хийхгүйгээр төвчмгүй их зантай болдог. Тэгэнгүүт өөрийнхөө нүдний шилээр ууг нь ингээд харах нь буюу өөрийнхөө тэр олон мундаг авторитет тэр олон мундаг хүндэлдэг хүмүүс байгаа боловч тэр олон мундаг хүмүүсээс өөрийнхөө үзэл бодлыг шүүмжлэлт сэтгэлгээгээр суулгачаад гэхдээ өөрийн үзэл бодлыг шүүмжлэлт сэтгэлгээгээр суулгасан хүмүүст тохиолддог асуудлыг дараа нь ярьж байгаа юм л та. Нөгөө нэгэнтээ маш их ном уншсан, маш их мэдлэг цуглуулсан ийм хүмүүс чинь өөрийгөө нөгөө бүхнийг мэдгч болчлоо гэж бодох тийм эргүүлээд нөгөө ийм буруу зам руу орчдөг. Тэгэхээр энд болохоор энэ захааны хамгийн маш чухал юм мөч нь орж ирж байгаа. Хамгийн чухал зүйлс өөрийн мөн чанар дотор гүнзгий орох ёстой. Учир нь энэ гүнзгийрэл дотор л үнэн бөгөөд бүтээлч үзлүүд төрөх болно. Одоо хамгийн чухал зүйлсийн талаар бид нар бодохдоо ямар нэгэн том алдартай нүдний эмчийг сохроор даах бус. Гэхдээ өөрөө мэдлэгээ цуглуулсан гээд тэрийг бас сохроор бардамнан өөртөө итгэх биш. Хамгийн чухал зүйлс гэдэг чинь өөрийн мөн чанар дотор чинь нэлээд гүнзгий байгаа. Тэ? Тэгэнгүүт ингэж тийхүү нүдний шил намайг үргэлж хит бие тоож бардамнахаас хамгаалж ирсэн юм аа. Буюу альва нэгэн үзэл бодол, альва нэгэн алдартай эмч бас нөгөө талаас тий. Альва нэгэн алдартай эмч байх юм бол би зөвхөн өөрийнхөө явах гэхээсээ илүү надаас илүү ухаантай хүмүүс энийг яасан байна гэдгийг хэрвээ би тэр өөрийнхөө одоо жанжин шугам нүдний шил гэдэг чинь өөрийнхөө үзэл бодлынхаа жанжин шугамыг бас төлөөлж хэлж байна. Үзэл бодлын жанжин шугам маань байсан цагт би үргэлж тэрүүнтэйгээ жишиж байж болох юм. Би энэс илүү лаг мундаг мэдээд би энэний ертөнцийн мөн чанарыг олчлоо гэж байтал яг тэр жанжин шугамаа харангууд чи зүгээр худлаа бардамцсан байж болноо гэдгийг ингээд сануулж хэлж байгаа тийм. Тэгээд араас нь болохоор
маш даруй замд сургаж байна л да. Гол философийн хөндөж байгаа асуудал нь бол оюун сүнсний нүдний шилтэй яаж болох юм бэ? Яаж оюун сүнсний тэр зарчим үзэл бодол гэдгийг боловсруулах юм бэ? Тэр үзэл бодол нь үнэхээр биднэрт яг аврагдахад туслах тийм үзэл бодол байх ёстой шүү дээ. Тэгэнгүүт яг үнэндээ бид нар бүгдээрээ хараа муутай байна. Бид нар бүгдээрээ тэмтэрч одоо бүдчиж төөрч явж байна. Тэгэнгүүт хүн төрлөختөн өөрийнхөө хөдөлгөөнийг сохроор оюун сүнсний гигэн дэвшил мэт хүлээн авдаг юм биш үсгээд. Энэ бол үеийн үед одоо temporis amore гэж үгүйсэн л та. Тэр нь болохоор эдэ энэ одоо үеийнх нь гэсэн утгатай эртний латины үг. Яг мэдээж бид нар үе болгон дараа үеийнхнийгаа шүүмжилж яадаг те. Энэ өстой одооны үеийнхэн бүтэхгүй гэд. Нөгөө талаас эсэргээрээ яадаг вэ гэхээр бид нар 21-р зуунд ялангуяа одоо яг iPhone 6, 7, 8, 17 болтлоо гарч байгаа энэ зуунд болохоор бид нар эсэргээрээ тэр эртний Ром шиг те манай цаг үе муудаж байна гэж бодохгүй бидний сэтгэлгээний дотор юу гэдэг вэ гэхээр манай цаг үеийнхэн дээшилж байна, мундаг байна. Бид нар үргэлж техник технологийн одоо AI шинээр гарчлаа. Иймч техник технологи ингээд өргөжчлээ. Анагаах ухаанд иймч нээлт хийчлээ. Бид нар дандаа өөрсдөө ингэж дэвшиж явж байна гэдэг. Гэтэл тэр чинь зүгээр л хүн төрлөختний хөдөлгөөн байж болно. Тэ. Гэтэл энэ хөдөлгөөнийг бид нар сохроор бидний ингээд дотоод тэр мөн чанар, сүнс, оюун санаа ингээд дээшлээд байгаа гэж хүлээж аваад байгаа юм биш үз гэж биднэрт анхааруулга өгч байна. Тэгэнгүүтээ сайн хараатай хэмээн өчүүхэн өнгөрөө зан гаргаж юм биш үсттэй. Өөрөөр хэлбэл бүхнийг мэддэг гэж бодоод байгаа юм биш үсттэй. Тэгээ хин сүнснийхаа нүдний шилний талаар боддог үлээ. Хин сүнснийхаа нүдний шилийг шалгаж засах тухай боддог үлээ буюу ер нь бид нар өөрсдийнхөө мэдлэгийг, өөрсдийнхөө амьдралд гаргасан ямар нэгэн амжилтуудыг хангалттай өндөр гэж боддоод огт энэ талаар одоо засах тухай боддггүй юм биш үү? Ер нь анзаардгүй юм биш үү дээ. Гэтэл таны ингээд гаднах амжилтуудаар дотоод аз жаргал ч юм уу эсвэл тэр дотоод сүнсний чинь, оюун санааны чинь хөгжил дэвшил гэдэг зүйл бас хэмжигдэхгүй шүү гэдгийг энд бид нарт анхааруулж хэлж байна. Тэгэхээр ямар олон одоо хүмүүс шил зөвхтэй тэр одоо за нэг хаа нэгэн газраас ямар нэгэн одоо газраас нүдний шил олоод авчдаг буюу өөр ингэсэн үзэл бодолтой болчдөг. Гэхдээ энэ үзэл бодлоо хүртэл та нар 100% ухаж, зөв ойлгож одоо нүдний шилээ цэвэрлэх гэдэг шиг цэвэрлэж явж чадж байгаа мó? Энийгээ сайн бодоорой. Ингэхгүй бол тэр ингээд хүнээс авсан, газраас олж авсан, гудамжинд олсон тэр нүдний шил буюу тэр ингээд та нарт автоматар ингээд цаанаас нь өгөгдлөөр суулгацсан үзэл бодлууд чинь эцэстээ аимшигт хувь тавилан болж хувирдаг юм аа гэдгийг анхааруулж хэлсэн ийм философийн загтал байна. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бид нарт хийх боломжийг олгож байгаа хайртай алтан гишүүдтэй баярлалаа гэж хэлхийн зэрэгцээ. Алтан гишүүн болж бүртгүүлэх юм бол 29-нд юугүй бид нартэй од өндрийнхаа одоо 2 жилийн ог хамтдаа тэмдэглэх боломжтой шүү гэдгийг сануулхад тун таатай байна. Алтан гишүүн гэдэг бол бидний нэвтрүүлгийг жилийн бүтэн нэвтрүүлгийг нэг нэвтрүүлгийн маань 100 төгрөгөөр үнэлээд одоо 100,000 төгрөгийн ханд өргөж алтан гишүүн болж байгаа тэр хүний дэмжигч нарыг бол бид нар хэлж байгаа. За тэгээд од өндөр суугийн алтан гишүүн болохыг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 4191 04 518 од мөндөр гэсэн данс руу 100,000 төгрөгийн ханд дэвшилжүүлээд гүйлгээний утга дээр нь өөрийн Facebook нэр болон утасны дугаараа заавал бичих ёстой юм шүү. За IBAN-тай гэх юм бол 94,000 4191 04 518 гэд Худалдаа хөгжлийн банкны данс байна. За ингээд гүйлгээний утга дээр нөгөө Facebook нэрээ бичтээ шүү. Тэгээд тэгжээж нөгөө эргүүлээд бид нар та нарыг Facebook групптэй оруулаад тэр групп дээр бол хэдүүл лайваараа ярилцах, хоорондоо илүү татна харилцаа үүсгэх, мөн ингэж алтан гишүүдийн уулзалт дээр хүрэлцэн ирж од мөндрийнхэнтэй цаг хугацааг өнгөрүүлж хамтдаа юм community буюу нийгэмлэгийг үүсгэх боломжтой болж байгаамаа. Тэгэд өнөөдрийн нэвтрүүлгийг дэмжиж байгаа алтан гишүүдтэй маш их баярлалаа. За тэгэхээр яг саяны энэ философч Ильяны бид нарт одоо юу яагаад байгаа хилээд байгаа зүйлсийг урдны зураачт маань мөн хөндөж байсан. Жишээ нь Ахмад Питер Брейгл
гэж сураач. Төрөгийн нэвтрүүлэг дээр бол хэдүүлээ маш хошин байдлаар үзсэн тий. Питер Брейглийн зургийг танихыг үсэх юм бол нэг юм том талбай дунд олон жижигхэн хүмүүс байдаг. Тэр жижигхэн хүмүүс нь сонин юм ахын юмнууд хийгээд явж идэг. Арайч нэг юм Ираны Боскос ялгаатай нь болохоор нэг тамлуулж момлуулад энэ тэндээс нь аимшигын тийм мангас шуу загас гарч ирээд байдаггүй. Зүгээр ерөөхдөө нөгөө ийм тосгоны тухайн үеийн Питер Брейглийн л цаг хугацаанд амьдарч исэн тийм хүмүүс ер нь ингэж гарч ирдгээ гэд дүрслэгддэг гэд тайлбарлаж исэн. Тэр Питер Брейгл маань болохоор сэргэн мандалтын үеийн зураач. Гэхдээ сэргэн мандалт гэхээр бид нар зөвхөн Леонардо да Винчи Тицан энтрийг төсөөлөд байдаг. Энэ Брейгл бол хойд сэргэн мандалт буюу илүү нөгөө Европын хойд нутгийн сэргэн мандалтын буюу Нидерландын зураач хүн байгаа. Питер Брейгл маань өөрөө 1525-аас 1569 оны орчимд амьдарч исэн гэж байгаа. Гэхдээ Брейгл өөрөө ямар ч трактатууд буюу өөрийнхөө урлагийн талаар ном энэ бичиж байгаагүй учраас Питер Брейглийг ер нь яг хувийнхын амьдралын талаар бол бид нар баргийн мэдгүй гэж хэлэхэд ер нь хэлсдэггүй тий. Яг хөө энэ сохруудын тухай үлгэр гэдэг нь нэг домог үлгэр гэдэг утгаараа биш, яг үлгэр жишээ үлгэр гэдэг утгаараа шүү. Сохруудын тухай үлгэр нэртэй энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа зураг маань амьдралын нэлийн төгсгөлд буюу 1568 онд зурагдсан зураг байна. Тэгээд ер нь темпер гэдэг техниктэй их сонирхолтой. Неаполийн Каподимонтын музейд байдаг ийм зураг. За сюжет буюу агуулгын хувьд болохоор Питер Брейглийн энэ зураг бол Библиэс авсан ийм жишээ байгаа. За Библийн Матфеийн номны 15-14-р ишлэлээр тэдрийг орхигтун хэрвээ сохор хүнээ дагуулж байгаа бол хоёулаа нүхэнд уннаа гэсэн ийм мөрт бол байдаг. Тэгэхээр яг энэ мөртийг илүү дэлгэрэнгүй байдлаар биднэрт ингэж тайлбарлаж өгч байгаа. Тэгэхээр энэ зургийг харах юм бол нэг сохор хүн тий гараараасаа хідүүлээ ингээд мөр мөрөн дээр гараа тавьсан, моднууд хоорондоо барьчихсан. За тэгээд бүгдээрээ сохор хүмүүс тэгээд араараасаа нүхэнд унах нь тодорхой байдлаар дүрслэгдсэн байна. Зургийн зохиомжийг үзэх юм бол ер нь энэ хүмүүс бүгдээрээ доошоо диагонал дээр ингэж жагссан юм шиг байгааз диагонал юм зураас татаад үзэх юм бол тэгэхээр энэ болохоор нилийн юм энэ зурагт хөдөлгөөнийг өгж байгаа байхгүй шууд ингэж доошоо унах буюу энэ унах нь гарцаагүй юм аа нөгөө сохор хүмүүс сохрыгаа дагуулж явж байгаа юм чинь энэ бол гарцаагүй уналт юм а гэдгийг тэр энэ дөрүүдийг хаана байрлуулсан ямар шугамд байрлуулсан гэдгээс хамаарат ингэж ойлгомжтой болчихж байгаа. Гэхдээ зургийн фоныг харъя. Зургийн фонд болохоор бараг л төгс гэмээр байгаль болон одоо тухайн тосгоны маш тайван уур амьсгал, статик буюу хөдөлгөөнгүй тийм ямар нэг юм салхи мэлх ч юм уу хүчтэй шуурга муурга байхгүй байдлаар их тийм хөдөлгөөнгүй сүм моднууд, уул ус жижиг байшингууд гэх мэтчлэн дүрслэгдсэн байгаа нь яг ийм тайван фонон дээр ийм хөдөлгөөнтэй тийм диагонал зураастай ингэж зохиомжийг авахаар контраст буюу эсрэгцэл үүсээд биднэрт илүү хүчтэй сэтгэгдлийг төрүүлж байгаа ийм зураг байна. Тэгэхээр яг энэ зурган дээр тийм сохруудыг дагуулж явж байна буюу хинд итгэхээ бид нар маш сайн бодох хэрэгтэй. Ер нь хинд итгэж ямар хүмүүсийг дагах уу? Үнэхээр бид нар сохор хүнд итгээд яваад байгаа юм биш үсттэй. Тэгвэл ижилхэн одоо уны шүү буюу нөгөө л нэг нүдний шилний маань асуудал тий. Тэгээд хүн төрлөختөн бүгд л хараа муутай биш гэж үү? Тэмтэрч бодчиж төөрдөггүй гэж үү буюу олгуула тий энэ шинэ уран зураг дээр харагдчих штеп. Энэ урталт нь 2-2 хүн явж исэн байна тий. Хүний тоогоороо олон байлаа гэд энэ бас зөв үзэл бодол гэсэн үг биш шүү гэдгийг бас давхар харуулад өгж байгаа ийм бүтээл байна. За ингээд бид нарт яг асуулт төрнө тө философийн асуулт төрнө. Тэгвэл хин нэгэн сохор биш гэдгийг биднийг сохор хүн дагуулж яваагүй. Бид нар өөрсдөө нүдний шилтэй юм аа өөрсдийн гэсэн нүдний шилтэй юм аа сохор биш юм аа гэдгийг хэрхэн мэдэх вэ гэхээр
заавалчгүй нөгөө нэг шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг зүйл чинь гарч ирж байгаа тийм. Шүүмжлэлт сэтгэлгээ байснаар нэг хүний үзэл бодолд сохроор итгэхгүйгээр олон талаас нь юмыг нэгдүгürt авч үзсэн. Гэхдээ энэ олон талаас нь юмыг авч үзэх үзэл бодол бас жоохон аюултай байдаг. Юугаараа аюултай байдаг вэ гэхээр бид нар юмыг олон талаас нь авч үзэж гингүүтээ бүгдийг тэнцвүүлэх гээд ер нь хүн олон талаар бодож болох юм байна гэд өөрийн үзэл бодлогүй ч юм уу бүгдийг нь хүлээн зөвшөөрч нэг их мундаг хүн болох гээд өөрийн үзэл бодлогүй болчих тийм нягууртай байдаг. Тэгэхээр энэ дээр болохоор яалтчгүй бид нар сүнсээ, оюунаа, оюун тархиа, сүнс зүрх сэтгэлээ бүгднийг маш их ажилуулж ийж шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг дундаас өөрсдийн гэсэн нүдний шилтэй болно. За ингэхээр шүүмжлэлт сэтгэлгээний тухай олон зургууд байдаг. Гэхдээ ер нь сэтгэлгээний тухай хүн гэдэг өөрөө ямар их тийм юм бодож яг мөн чанарын талаар бодох ёстой тухай Auguste Rodin-ы ухамсар уучлаарай thinker буюу одоо монгол хэлэнд юм бодож буй хүн гэж орчуулвал яриад ирэх юм болов. Тийм ухамсарт хүмүүн гэж орчуулсан ч болох байх. Ийм баримл бол байдаг. За Auguste Rodin маань өөрөө одоо энэ thinker гэдэг энэ баримлыг бол янзаар хийсэн байдаг. Одоо гэхдээ Францын газар нутаг дэвсгэр дээр гэхдээ яг энэ thinker баримлын 25 хувилбар байгаа юм. Тэгээд Родин өөрөө энэ зургийг бол тийм thinker ч юм уу эсвэл ямар юм бодож буй хүн энэ төр гэж юусэн нэрлэхийг хүсээгүй. Энэ одоо энэ баримлын их хувиас нь хэв авч дахин гаргаж ирсэн өөр хүмүүс нь болохоор энэ нөгөө нэг thinker штэ гэж нэрлэжсэн. Өөрөө болохоор энийг ер нь яруу найрагч гэж нэрлэжсэн байгаа юм л та. Тэгээд Родины хувьд бол энэ ганцхан юм тусдаа зохиомж биш. Дантегийн Тэнгэрлэг туйс тэгээд Дантегийн Тэнгэрлэг туйс гэд ерөнхий төр зохиомжных нь нэг ихэнх хэсэг. Тэгэхээр яг юм төгсгөл хэсэг Данте тамийн хаалга руу харж байгаа. Тамийн хаалга руу ингээд дээрээс нь хараад олон нүгэлтэй хүмүүс рүү харж байгаа хүмүүсийг төрүүлсэн байна. Яагаад тэр Дантер юмыг тэгж их харж бодож шаналж ийнэ вэ гэхээр эн чинь нөгөө нэг зохиол дээрээ бол Данте өөрөө тэр там гэдэг газар руу тотгошоо орох байгаа шүү дээ тий. За тэгээд ер нь гэхдээ ууг нь бол урлагийн түүхэнд Дантег дүрслэхтэй болохоор маш их тийм юм боддог, юм туранхай тий. Тэгээд тийм урт юм хитон хэмэх юм эрдэмтний философч, яруу найрагчийн тийм урт хувцастай байдлаар дүрсэлдэг. Гэтэл Родин бол хизээч ер нь яг дэгж аягийн дагуу ийм дөрүүдийг дүрсэлдэггүй өөрөөхөө дандаа дүрсэлдэг байсан. Тэгээд тэнгууд энэ дээр болохоор Родины Данте болохоор тэ нэгдүгürt нүцгэн байна. Тэгээд нүцгэн байгаагийн учир нь болохоор ер нь зөвхөн энэ поз нь юм бодож байгаа гэдгийг нь илэрхийлээгүй булчин бүрийнх нь тэр чангаралт гэд юм бодож байгаа гэдгийг нь маш айхтар илэрхийлсэн ийм зураг байна. Тэгэхээр энэ зургийг тэ харахаар одоо бид нар альва нэгэн үзэл бодлыг авахаасаа өмнө ингэж бясалгах хэрэгтэй юм биш үү? Яг Родины хувьд бол тэ хүн төрлөختнийг ер нь хэрвээ бодож байгаа юм боддог гэх юм бол хүн төрлөختний бодлыг нэг баримлаар харуул гэх юм бол ийм баримл болгож харуулнаа гэжсэн байж магадгүй. За тэгээд ер нь Родины thinker гэд баримлаас үүдээд хэдүүлээ Монголд байгаа одоо яг шууд Родины Францлын нисэд Родины баримлыг тэр болгон харж чадахгүй байсан ч манай Монголд маань болохоор дэлхийн агуу урлагийн хүмүүсээс дутхгүй мундаг уран бүтээлчд манал байдаг. Тэдний нэг нь бол одоо энэ олон маш юм бодогдуулахаар тий бидний тэр шүүмжлэлт сэтгэлгээг сэрэж чадхаар баримлуудын нэг бол маш их шүүмжлэгдсэн одоо очир болд уран бүтээлчин ухамсар гэд баримлыг гэж урлаг судлаач миний хувьд бол бодож байна.
Тэгэхээр энэ ухамсар гэд баримлын хувьд болохоор бид нар нөгөө шууд юу яадаг штэ ингээ харангуйта энэ бүхтийцсэн хүн байна. Монгол хүн бүхтийдэггүй ингэдэг ч юм уу. Иймэрхүү талаас нь шүүмжлэх гэж үздэг. Яг хүн болгон урлагийг өөрийнхөө хүлээн авах эрхтэй шүү. Тийм учраас хин нэгний үзэл бодлыг шүүмжилж байгаа юм биш. Хэрвээ тэр баримл танд тийм мэдрэмж төрүүлсэн бол тэгэл тийм л мэдрэмж төрүүлсэн байна. Гэхдээ хэрвээ уран бүтээлчийн талаас нь урлаг судлаач хүний талаас нь энэ концепт санааг нь бодоод үзэх юм бол нэгдүгürt энэ ингээд шууд ингээд нэг өдрийн дотор төрчөөд ч юм уу нэг сарын дотор төрсэн ийм концепт санаа биш. 2010 оноос ахуулаад очиргалт зураач маань уран баримлч маань яг энэ санааг бол боловсруулж эхэлсэн. Тэгэд хүний тийм дотоод ертөнд сүнсэн бий, одоо материалыг орших уу, хүний сайн ба муу үйл хийх шийдвэр энэ бүхэн хаанаас гардыг, өнгөрсөн гэж юу юм, ирээдүй гэж юу юм гэх мэт яг үнэхээр юм философи эргцүүлэлтүүдийг бясалган тунгаагаад тэгээд ер нь өөр дээрээ одоо хийсэн ухамсарынхаа туршилтыг баримл болгож одоо бүтээл болгож амжилуулсан гэдэг тийм байлээ. Тэгэхээр ер нь ухамсар бол ганцхан хувилбараар гараагүй маш олон юм одоо олон янзаар төрөөд явж байгаа. Яг нэг ээж аавын гэхдээ олон өөр хүүхдүүд гэдэг шиг ингээд яг ген нь ч юм уу яг тэр баримлч нь нэг ижил боловч ингээд олон өөр ингээд концепт зураас ингээд төрөөд явж байгаа. Нэг суурьтай тийм бүтээлүүд байдаг. Гэтэ ер нь ингэж одоо игэмний голоос шагаа хүртэл ингээд баримлыг ингээд шулуун зогсоох юм бол тогтвортой харагддаг. Тийм сонгодог юм хууль гэж байдаг. Гэтэл игэмний голоос шагааг ингээд холдуулчих юм бол одоо балансыг нь зориудаар буюу тэр тэнцвэртэй байдлыг зориудаар алдагдуулж байгаа. Тэгэхээр им хөвөлдсөн, хөөрсөн, им хөдөлгөөнтэй болж байгаа юм л та. Тэгэхээр энэ яг ууг нь ухамсар ингээд буюу одоо яг тэр баримлын фигур байгаад байна шүү дээ. Байгаа мөртлөө баригдахгүй. Ухамсар гэдэг чинь өөрөө мөн чанараараа ухамсар гэдэг дотор сүнсийг ч бас ойлгож болно тий. Энэ маань өөрөө ингээд баригдахгүй юм мөн чанарыг хэрвээ биетээр баримл гэдэг чинь хідэн талаас нь хардаг яг бийжүүлж байгаа урлаг шүү дээ. Энийг хэрхэн ойлгох вэ гэдгийг одоо баримлч маань ингэж туршилт хийж гаргаж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ ер нь энэ ухамсар гэ баримлыг харангууд дандаа нэг юм хатуу гам материалаар хийсэн байдаг. Тэгэнгүүтээ агаартай ингээд эсэлдэж цэвэрдэггүй энэ хатуу гам материал маань өөрөөр хэлбэл материал сонголт маш чухал. Агаартай эсэлдэж цэвэрэхгүй байна гэдэг нь мөн чанараа ухамсар маань алдахгүй байна. Гэхдээ ингээд долгиолуулаад ийм ган шиг ийм хатуу материалыг долгиолуулна гэдэг өөрөө бас их хэцүү технологи тий. Тэгэнгүүт долгиолуулснаар ямар эффект үүсэж ийнэ гэхээр цаад орчтон ингээд нефт ийм харагдах байдалтай болж байгаа. Тэгэхээр яг тэр ухамсарын тэр долгиолуулсан завсраар нар салхины нөлөө гэдэг ч юм уу, гэрлийн нөлөө гэдэг ч юм уу, эсвэл хүрээлэн байгаа юм сүзэгдлүүд тэр цаана боссон байгаа байрлах энэ тэр цаанаас нь харагдаад байгаа байхгүй юу? Ухамс өөрөөр хэлбэл хүрээлэн буй орчин бүх зүйл биднэрт нөлөөлж идэг тий. Бидний ухамсараар ингээд нефт орж байгаа гэсэн тэр мэдрэмжийг өгч байгаа. За анзаарах юм бол мөн одоо ухамсар баримлын суурь нь болохоор дандаа агаарт ингээд хөөрч байгаа. Тийм байдаг. Тэгээ агаарт хөөрч байгаа байдлыг ингэж гаргахын тулд газраас дээш ингэж 20 см өргөөд тэгээд нөгөө нэг ер нь нэг зарим бүтээлүүдэд нь болохоор юм толин суурийг ашигласан байдаг. Тэгэхээр нөгөө яг ахуйлаг, газарлаг энэ бол зөвхөн тархины нейронууд яригдчихэж байгаа бус тэнгэр дунд хөвөн нисэж байгаа яг тэр нэг юм ухамсарын бидний тайлбарлаж чадахгүй баригдчихгүй байгаа тэр чанарыг дүрсэлж байгаа ийм бүтээл байгаа юм. Тэгэхээр нэрэл яг ухамсараа бид ингээд бодоод үзэнгүүт одоо эргэн тойрондох байгаа бүх зүйлийн нөлөөг авч өөрөөрөө ингэж оруулж байгаа. Гэхдээ биднэрт яг тэр энэ ертөнцийг танин мэдэх энэ боломжийг олгож байгаа. Тэгэнгүүт энэ ухамсар гэдэг зүйл маань эргүүлээд бидний ухамсараар орж ирсэн энэ зүйл дэлхийн зөв тогтолд нөлөөлж байгаа шүү гэсэн нэг тийм санаануудыг маш оновчтой илэрхийлсэн баримл байгаа. Тэгэхээр бид нар өөрийн гэсэн нүдний шилтэй буюу өөрийн гэсэн ухамсартай энэ дотор ёс суртахууны ч асуудлууд орно,
энэ дотор ертөнцийн үүсэх асуудлууд ч орно. Энэ дотроос бидний сүнсний, оюуны дэвшилж орно, тий. Тэгээд энийг яг өөрийн байлгахын тулд шүүмжлэлт сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Нөгөө талаас шүүмжлэлт сэтгэлгээтэй байж ийн гэд бид нар бардамнаж болохгүй гэдгийг л энэ хідэн философийн загтал болон уран бүтээлүүд маань бас өөрсдийнхөө өнцгөр гаргаж ирсэн болов уу хэмээн урлаг судлаач Амина миний би таамаглаж байна. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хэдүүлээ өндөрлөе. Одон өндөр сувгийнхаа алтан гишүүдтэй маш их баярлалаа. Бид нартай хамтарч ажиллаж үргэлж бидрэгээ дэмждэгт маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр мөн сонирхолтой сэдвүүдийг хөндөд явах болно. Шинжлэх ухааны танин мэдхүн одон өндөр сувг танд хүрлээ. Урлаг судлаач Амина миний бие бэлтгэн хүргэдэг Аминагийн урлагийн ертөнц подкаст нэвтрүүлгийг та бүхэн маань YouTube-ийн одон өндөр сувг, NTV телевиз болон одон өндөр радио 83.3 107 хост долгионоор хүлээн авах боломжтой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар алтан гишүүд маань оролцлоо. Маш их баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одон өндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одон өндөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтах дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одон өндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.